Хойд Солонгос улсын цөмийн зэвсэг Өмнөд Солонгос улсыг бүрэн устгах хэмжээнд хүрсэн гэлээ. Япон улс 2031 он гэхэд Тайваны ойролцоох Йонагуны арал дээр пуужингаа байршуулна. Израиль улс 1992 оноос хойш хэвлэлийн ажилчдын аминд хамгийн их хүрсэн улсаар нэрлэгдэж байна. Холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Фридрих Мерц Бээжин хотод айлчилж байна. Арамдраг азагштай Тэнгэр телевизийн оройн гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байна. Дэлхийд дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс таймлаг өргөе. Эхний онц мэдээ. За Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Ун улсынхын аюулгүй байдалд санал хэлэх юм бол Өмнөд Солонгос улсыг бүрэн устгах чадвартай улсынхын цөмийн зэвсгийн хүчин чадал хурдтай өсөн нэмэгдэж байна гэж хэллээ. Тамаа Сөүлтэй яриа хэлэлцээ хийхээс татгалзаж байгаа гэдэг юм тодтгсон байна. Гэхдээ намын их хурлыг хаахтай зэрэгцэн болдог. Ойрын 5 жилийн бодлогын зорилтоо танилцуулахдаа Вашингтонтой яриа хэлэлцээ хийх орон зай хിവэр байгаа гэж мөн хэлсэн байна. Гэхдээ яриа хэлэлцээг дахин эхлүүлэхийг хүсэж байгаа бол Америк нэгдсэн улс Хойд Солонгос улсыг бүс нутагт аюул занал хийлэл үзүүлж байна гэж үнэлдэг бодлогоосоо ухрах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Энэхүү сүүлийн жилүүдэд Ким Жон Ун Сөүл рүү чиглэсэн үг хэллэгээ улам хурцдгаж Солонгос хоорондын дипломат харилцааг эрс өгөөсгөж байгаа. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь шууд цэргийн мөргөлдөөнд хүргэнэ гэсэн дохио гэхээс илүүтэй цөмийн зэвсгийн чадвах болон Москва Бээжинтэй тогтоосон харилцаанд тулгуурлаж бүс нутагт илүү хүчтэй байр суурь эзлэх өргөн хүрээний зорилтыг нь илэрхийлж байгаа оролдлогоо гэж хэлж байна. Хойд Солонгосын төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун цөмийн зэвсэгтэй армийнхаа чадварыг нэмэгдүүлэх шин зэвсгийн системүүдийг хөгжүүлэхийг зорж байгаа юм. Үүнд усан доороос хөөргөх боломжтой төв алгасах баллистик пуужин, ойрын зам пуужин зэрэг багтаж байгаа юм. Пинянд өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн хөдөлмөрийн намын их хурал нь 5 жилд нэг удаа болдог. Хойд Солонгос улсын улс төрийн хамгийн чухал үйл явдалд тооцогддог байна. Энэ удаагийн хурлыг хаахтай зэрэгцэн лав гарагт нийслэл хотод цэргийн парад зохион байгуулсан байна. Энэхүү парадын үеэр олонний анхаарлын төвд 13 настай Ким Жуэ буюу Ким Жон Уны охин байл. Тэрээр охины хамт парадыг үзсэн. Өмнөд Солонгос улсын тагнуулын албанаас Ким Жуэг Ким Жон Уны албан ёсны өв залгамжлагчаа гэж үзэж байгаа гэдэг өнгөрсөн 7 хоногт зарласан. Гэхдээ Пинянаас хараахан батгсан мэдээлэл хийгээг байна. Хөдөлмөрийн намын их хурлын бас нэгэн онцлог хэсэг нь Ким Жон Уны энэхүү Өмнөд Солонгос бүс нутгийн аюулгүй байдал, улсынхаа цөмийн зэвсгийн хүчин чадал зэргийн талаар ярьсан бодлогын илтгэл байсан байгаа. Илтгэлдээ тэрээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жемёныг 2 нүр гаргасан шинжтэй хуурамч үйлдэл хийж байна гэж шүүмжлээд амьдсан байна. И Жемёны тухайд хоёр Солонгосын харилцааг сайжруулах тал дээр хичээж ажиллана гэдгийг хэлж байсан. Гэвч Ким Жон Ун дайсан улстай хэлэлцэх зүйл огт байхгүй. Өмнө Хойд Солонгос өмнөдийг нэг үндэстэн гэсэн ойлголтоосоо бүр мөсөн хасна гэж хүртэл хэлсэн байна. Ирсад Өмнөд Солонгос улс Америк нэгдсэн улстай хамтарсан жил тутмын цэргийн сургуультаа зохион байгуулах гэж байгаа. Энэ үеэр хоёр улсын хоорондох хурцдмал байдал дахин нэмэгдэх үе гэсэн магадлал байгаа. Хойд Солонгос улс нь эдгээр хамтарсан сургуультуудыг товтлогооны бэлтгэл гэж үздэг байгаа юм а. Япон улс 2031 оны 3 дугаар сар гэхэд өөрийн нутаг дэвсгэрийн баруун захад байрлах Йонагуны арал дээр дундын зам тусгалтай пуужинг байршуулахар болсон гэдгээ зарлаа. Энэ Такаичи Санаигийн өмнөх мэдээллийн улмаас хэдийн хурцтаад байсан Бээжин Токиогийн харилцаанд дахин нэг сэвс суулгах үйлдэлд тооцогдож магадгүй. Энэхүү Йонагуны арал нь Тайваноос ердөө 110 км-ийн зайд оршдог. Үүнээс гадна тухайн бүс нутаг нь Дорнод хятадын тэнгисийн стратегийн гол замд байрлалтайгаар онцлогтой. Япон улсын зүгээс одоогоор байршуулахар төлөвлөд байгаа пуужингийн систем нь ойролцоогоор 50 км-ийн зайд хүрэх тусах боломжтой. 360 градусын бүрэн хяналтайгаас гадна нэгэн зэрэг 100 хүртэлх зайг онилж 12 өөр байршил руу нэгэн зэрэг дайралт хийх чадвартай юм. Япон улсын баталгаа хамгааллын сайд Шинжиро Коизуми энэхүү пуужинг ирж болцсошгүй агаарын товтлогоог саатуулж зогсоох зориултаа гэж тайлбарлсан. Өөрөөр хэлэх юм бол энэхүү пуужин ирж байгаа сөнөөгч онгоц, пуужин, байлдааны нисэх онгоцуудыг илрүүлж зогсоох зориултаа гэсэн.
Тэгэхээр пуужингийн системийг суйрлуулах ажлыг 2030 оны санхүүгийн жилд буюу 2031 оны 3 дугаар сард дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Гэхдээ дэд бүтцийн шинжилтээс хамааран хугацаа нь бага зэрэг өөрчлөгдөх магадaltaйг мөн хэлсэн байна. Үүнээс наан Япон улс дайсны радар харилцаа холбоог тасалдуулах чадвартай электрон радиог энэ жилийн улсын төсөвт багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогоор Бээжин болон Токиогийн хоорондох хүсэлмэл байдал хിവэр байгаа. Хятадын хувьд Тайваныг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсгэ гэж үздэг. Тиймдээс Тайваныг албан ёсоор өөрсдөө нэгтгэхийн тулд хүч хэрэглэж болохыг өгөөсгдөг байна. Тэгвэл өнгөрсөн 10 дугаар сард Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болж байсан Такаичи Санэ өнгөрсөн оны сүүлчээр буюу 11 дугаар сарын 7-ны өдөр энэ асуудлаар тун хатуу байрсаар баримталж байгаа гэдгээ ил тод хэлсэн байна. Тодорхойлбол хэрвээ Хятад улс Тайван руу цэргийн хүчээр халдаж товтлох юм бол Япон улс үүнийг өөрийн улсын оршин тогтноход аюул занал хийлэл үзүүлсэн хэрэгт тооцох боломжтой талаар хэлсэн байна. Гэхдээ энэ мэдээлэл гарсан цагаас хойш хоёр улсын харилцаа эрс муулсан ч гэсэн сүүлийн 10 жилийн хугацаанд Япон улс энэхүү арал дээр цэргийн хүчээ дасралтгүй өргөжүүлж байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Одоогийн байдлаар Янагоны арлын эргэн хяналтанд Япон улсын дотоодыг хамгаалах хүчний 160 гаруй цэргийн албан хаагч байрлан ажиллаж байгаа. Токиогийн зүгээс энэхүү баруун өмнөд арлуудаа гол стратегийн бүсээр буюу галын тэргүүн шугамаа гэж үзэн хамгаалтаа сайжруулж байгаа нь энэ байна. Дараагийн онц мэдээ. Өнгөрсөн оны хугацаанд Израиль дэлхий дээрх хамгийн их хэвлэл мэдээллийн ажилчдын амь насанд хүрсэн улсаар нэрлэгдэж байна. Энэ нь Газа дахь мөргөлдөөнтэй холбоотой. Мөргөлдөөний үеэр Израилийн цэргүүдийн гарт амиа алдсан, хийсэн товтлогооных нь улмаас амиа алдсан цэргүүдийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын тоо жилийн дотор 84 болж нэмэгдсэн байна юм. Өчигдөр Дэлхийн сэтгүүлчдийг хамгаалах комиссоос энэхүү тайланг танилцуулсан. Үүнд комиссийн зүгээс Израилийн цэргийн хүчнийхэн хэвлэл мэдээллийн ажилчдад үйлдсэн халдлагууд ямар ч ял шийтгэл хүлээхгүй байгааг хэлсэн байна. Сүүлдээ энэ нь энгийн зүйл болж хувирч байна гэж судлаачид дүүнсэн байгаа юм. Тайлангаас харахад өнгөрсөнд 129 хэвлэл мэдээллийн ажилтан бусдын гарт амнасаа алдсан байгаа нь уг бүртгэлийг хөтөлж эхэлсэн 1992 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт ав. Энэхүү нас барсан хүмүүсийн 3/2-оос илүү хувийг Израиль улсын зэвсэг хүчний гарт амиа алдсан сэтгүүлчид эзэлж байгаа. 1992 оноос хойш хэвлэл мэдээллийн ажилчдын аминд ингэж ихээр хүрсэн улс Израиль улсаас өөр байхгүй. Нас барсан сэтгүүлчдийн ихэнх нь палестинчууд байгаа. Удаахан Йемен улсын сэтгүүлчид Израилийн хийсэн агаарын цохилтын улмаас Йемений сонингийн газрын Овсын 31 ажилтан нэг дор амнасаа алдсан тохиолдол хүртэл гарч ирсэн байдаг. Гэхдээ Израилийн цэргийн ажиллагааны бай болж эсвэл санаандгүй өвтөж амнасаа алдсан сэтгүүлчдийн бодит тоо хамаагүй өндөр байх магадлалтай. Учир нь хэрэг явдлыг газар дээрээс нь сурвалжлах, үнэн бодит мэдээллийг авах хүндрэлтэй. Мөргөлдөөний зарим хэсэгт хэвлэл мэдээллийн ажилтнууд шууд очих боломжгүй байсан. Мөн бие даасан мөрдөн байцаалт явуулах боломж байхгүй шахуу гэж хэлж байна. Эдгээрийн улмаас зарим хэрэгүүд дарагдсан байх магадлал өндөр байна. Израиль улсын эрх баригчдын зүгээс хийсэн халдлагын улмаас сэтгүүлчдийн амь нас өргөдөж байгааг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ үүнийг Газан зурвасдах зэвсэгт бүлэглэлүүд тэдний үйл ажиллагаатай холбоотой гэж буруутгадаг байна. Харин тэдгээр амиа алдсан сэтгүүлчдийн ажиллаж байсан хэвлэл мэдээллийн компаниудын удирдлагууд Израиль улсын эрх баригчдын энэ тайлбарыг эрс өгөөсгөж гүтгэлээ гэж үздэг байна. Энэхүү Газан зурвасын мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш буюу 2.5 жилийн хугацаанд Израилийн халдлагын улмаас 300 гаруй сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилчдын амь нас алдагдсан байна. Тайланд дурддагдсан бусад мөргөлдөөн эмх замраагүй байдлын улмаас амиа алдсан сэтгүүлчдийн тухай мэдээллийг харах юм бол өнгөрсөн 1 жилийн хугацаанд Судан дахь иргэний дайны үеэр 9 сэтгүүлч, Мексикт гарсан гэмт хэргийн бүлэглэлийн мөргөлдөөний үеэр 6 сэтгүүлч, Оросын халдлагад өртөж Украины 4 сэтгүүлчийг дурдж болохоор байна. Энэхүү дэлхийд дахинд гарч байгаа Өмнө самуун дай данжны хөлд захирал мэдээллийн ажилчдын амь нас өргөцсээр байна. Гэхдээ хариуцлага тооцохгүй хിവэр байна. Дараагийн онцлог мэдээлэл Бээжинтэй холбоотойгоо. Энэ он гарсан цагаас хойш Их Британи, Канада зэрэг олон улсын төрийн өндөр албан тушаалтнууд Бээжин хотод айлчилж томоохон дуулан шуугаа нэгдэж байсан бол энэ удаад Герман улсын канцлер Фридрих Мерц Бээжин зэрч 2 өдрийн айлчлал хийж байгаа юм байна. Нэгэн цагт Хятад улс нь Герман улсын аж үйлдвэрийн хувьд чухал зах зээл нь байсан. Тэр дундаа олон жилийн турш Герман, Европын холбоо Хятадын харилцааг ойртуулах гол хөдөлгөгч хүч байж 2020 онд түүхэн аж холбогдолтой хөрөнгө оруулалтын хилэлцээрийг өргөжлүүлэхэд онцгой аж холбогдолтой байсан юм. Тухайд энэхүү бодлого нь бизнесийн хувьд ашигтай байсан.
Герман Европын холбооны цөөн хэдэн орны нэг болж Хятадтай хийсэн худалдаанд алдагдaltaй гарч Хятадын эдийн засгийн огцон өсөлтийг тэтгэхэд шаардлагатай чухал эдэнг машин механизмыг нийлүүлж байв. Volkswagen, BASF зэрэг Германы аж үйлдвэрийн аваргууд Хятадын зах зээлийг ашиглахын тулд асар их хөрөнгө оруулалтыг хийж байв. Гэвч үүнтэй зэрэгцэн Хятадтай ойр харилцаа холбоотой байх хандлага нь Орос-Украины дайны улмаас буруу тооцоолол байжээ гэж үзэх талууд олширч байгаа. Харин Герман улсын одоогийн канцлер Фридрих Мерцийн хувьд таамаглаж байснаас өөр арга барил ашиглаж байгаа юм. Тэрээр өнгөрсөн 7 хоногт намынхаа консерватив гишүүдэд хандан Хятад улс руу илүү ойр хамтын ажиллагаа тогтоохоор Бээжинг зорж байгаа гэдгээ хэлсэн байна. Түүний тайлбарласнаар дэлхийд даяар ижил үнэт зүйлтэй түншүүд худалдаа 8 хийж аль талдаа ашигтай байх нь Германы стратегийн ашиг сонирхол гэж тодорхойлсон байна. COVID-19 сар дахлаас хойш 2 орны худалдааны тэмцэл эрс эргэж 2025 онд Герман улсад 90 тэрбум еврогийн асар их алдагдал үүссэн байна. Үүнтэй зэрэгцэн Хятад улсыг Германы хамгийн чухал үйлдвэрлэлийн салбарт ажлын байрууд олноор алдагдаж байгаа гол буруутан гэж үзэх хандлага нэмэгдэж байгаа юм. Нийтээр нь харвал үйлдвэрлэлийн салбарт сар бүр ойролцоогоор 10,000 ажлын байр алдагдаж байна. Гэвч Хятадтай найрсаг харилцаатай байхыг тууштай дэмжигч Фридрих Мерцийн хувьд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тогтоож байгаа тарифын таамаглах боломжгүй эрсдэл донд Хятад улс найдвартай түнш гэж харагдаж байгааж. Иймээс Фридрих Мерц Хятадын удирдагч Ши Жинпинтэй тусгайлан уулзахаар болсон байна. Түүний гол зорилго нь дэлхийд дахинд тэр дундаа Европод тулгамдж байгаа асуудлуудыг Ши Жинпинд ойлгуулах, Германыг Хятадын хувьд Европ руу гүнзгий нэвтрэх гол улсаа гэж харуулах явдлаа гэж шинжээчид дүгнэж байгаа юм. Фридрих Мерц өөрөөс гадна 20 гаруй бизнесийн удирдагчдыг дагуулan явж байна. 3 өдрийн турш Бээжин болон технологийн төв болох Ханчжоу хотод айлчилж, Ши Жинпинтэй зоог барихаас гадна хориотой хотод очиж Mercedes-Benz, Siemens Energy зэрэг компани салбаруудад танилцах хөтөлбөртэй байгаа юм. Герман улсын машин үйлдвэрлэгчдийн тухайд канцлерыг ховор металлын экспортын хяналт мөн хэд хямд үнээр зах зээл гаргах практикийг зогсоох асуудлыг Бээжинд хадуу тавихыг уриалжна. За өргөжлөлн та бүхэнд өнгөрсөн 7 хоногт олон нийтийн сүлжээнд чамгүй ихээр тархаж хүмүүсийн анхаарлыг татаад байсан. Хятадын хаврын баярын 2026 оны хаврын баярын гала тоглолтын одын тухай мэдээг хүргэх гэж байна. Энэ бол ямар нэгэн дуучин, бүжигчин, алдартай хүн биш, хүн дүрс роботууд хиймэл оюун байгаа юм. Хятадын тэргүүлэх 4 компани робот нэгэн тайзан дээр гарч дэлхийд даяар хамгийн олон үзэгчтэй жил тутмын телевизийн арга хэмжээнд оролцлоо. За ердөө жилийн өмнө энэхүү гала дээр гарсан хүн дүрст роботууд алчуур эргүүлэх мэтийн энгийн хөдөлгөөн хийж чаддаг байсан. Харин энэ жил тэд тулааны хөдөлгөөн Нунчакугийн дийлэлт хүртэл үзүүлж асар том дэвшлийг харууллаа. Хөдөлгөөн бүрийн наривчлал секундч зүрхгүйгээр таарч хөгжимтөөгөө яг цав нийлэх ёстой. Яг хүн хөгжим сонсоод бүжиглэж тулааны хөдөлгөөн хийж байгаа юм шиг. Одоо роботууд тайзан дээр гүйж гарч ирээд үзүүлбэр үзүүлээд байрлал хооронд хурдтай хөдөлж чаддаг болсон. Хурд нь өнгөрсөн онтой харьцуулахад ойролцоогоор 5-аас 10 дахин нэмэгдсэн. 3 дугаар сард бид дэлхийд анх удаа хоошоо эргэж үсэрдэг робот бүтээсэн. Харин одоо тэнцвэрээ олж чаддаг болсон нь технологийн томоохон нээлт юм. За галагийн өмнө уг роботыг бодит хэмжээтэй сургалтын тайзан дээр 30 гаруй хатуу хүндрүүлсэн нөхцөлд туршилтад оруулсан. Эдгээр үзүүлбэр болсон даруйдаа олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орсон. За зөвхөн дотоодын бус гадаадын үзэгчдийн цаашаалыг хүрсэн. Сошиал сүлжээний хэрэглэгчид уг тоглолтыг санаанд оромгүй гайхалтай ирээдүйн дүр зураг гэж нэрлэж байна. За гэхдээ тайзан дээр харуулсан технологи зөвхөн хүн дүрст роботоор хязгаарлагдсангүй. Хиймэл оюунаар бүтээсэн виртуал дүрслэлүүд бодит болон дижитал орчныг төвс хослуулж гайхамшигтай үзүүлбэр боллоо. Үүнээс зэрэгцээ 2000 гаруй дрон шөнийн тэнгэрийг гэрэлтүүлж олон давхар динамик хэлбэрүүдийг үүсгэн үзэгчдийг алмаарууллаа. Үзэгчдийн хувьд энэ сонирхолтой, зугаатай тоглолт байлаа. За гэхдээ энэхүү гайхамшигтай үзүүлбэрийн цаана анхаарах өөр утга санаа бий. Яагаад энд яг яагаад одоо вэ? Энэхүү тоглолт зүгээр нэг роботын үзүүлбэр байгаагүй. Энэ нь Хятадын өнөөгийн инновацийн бодлогын цар хүрээг харуулсан тусгал. Та үзүүлэлтүүд үүнийг тодорхой харууллаа. Хятад улс одоогоор хүн дүрст роботын 32,000-аас давсан патент эзэмшиж байгаа нь дэлхийн нийт патентын ойролцоогоор
68%-ийг бүрдүүлж байна. Гол бүрэлдэхүүн эсгүүдийн дотоодын үйлдвэрлэл 75 орчим хувьд хүрээд байна. Тайзан дээр зүгээр нэг бүжиглээд байгаа юм биш. Үүний цаана бодит үйлдвэрлэлийн хүч, хурд, өсөлт харагдаж байгаа юм а. Хятад улс шинэ чанартай үйлдвэрлэх хүчинтэй болох чиглэлд онцгой анхаарч байна. Өөрөөр хэлэх юм бол уламжлалт, хөдөлмөр, хөрөнгө оруулалтад бус, технологийн нээлт, дэвшилтэд үйлдвэрлэл, шинэ аж үйлдвэрийн загварт тулгуурласан өсөлтөд анхаарч байна. Хүнд дүрс роботууд бол үүний зөвхөн нэг жишээ. Хиймэл оюуны алгоритм, хөндөр түвшний данг, хөдөлгөөний удирдлагын систем, хиймэл оюуны загварууд гээд эдгээр машинуудын цаадах үйлдвэрлэлийн сүлжээ нь Хятадын технологийн суурь хэрхэн ахиж байгааг илтгэнэ. Мөн шинжилгээ хурдч маш чухал. Өмнө нь зөвхөн лабораторийн туршилтын загвар байсан зүйл өнөөдөр үндэсний хэмжээнд шууд дамжуулагдаж буй гала тоглолтын тайзан дээр нарийн төвөгтэй хөдөлгөөнийг гүйцэтгэж чаддаг болжээ. Туршилтаас найдвартай ажиллагаа руу шилжих энэ үйл явц технологиг жинхэнэ бүтээмж болгон хувиргадаг. Галад усахад алга ташаалд намжиж магадгүй. Харин инновац үлдэнэ. Тэд тайзнаас үйлдвэрлэлөө, телевизийн дэлгэснээс анги танхим, лаборатори, дэлгүүрт шилжин Хятадын инновацид суурилсан шинэ өсөлтийн загварыг доктортой тэмцээрэ холно. За энэ утгаараа 2026 оны Хаврын баярын галаанд зүгээр нэг баяр ёслол бус Хятадын технологийн хөгжлийн хурдастай акцийг харуулсан хэрэг байлаа. Мэдээ үргэлжлэж байгаа өргөжлүүлэн бусад мэдээллийг товчоор hulгана. Украин улсын төлөөлөгчид маргааш Женев хотно Америк нэгдсэн улсын төлөөлөгчтэй уулзах болжээ. Энэхүү уулзалтанд Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умиров, Америкийн тусгай төлөөлөгч Стив Витков, Жаред Кушнер нар оролцсон юм. Энэхүү уулзалтаар Орос улбаны улстай хийх 3 талт хэлэлцээний бэлтгэл ажил, дайны дараах Украины сэргээн босголд ослогдсон иргэдийг солилцох боломжийн талаар ярилцсан байна. Америк нэгдсэн улс болон Иран улсын төлөөлөгчид энэ пүрэв гарагт Женев хотод цөмийн хөтөлбөртэй холбоотой 3 дахь шатны хэлэлцээг хийхээр бэлтгэж байна. Энэхүү уулзалтыг дипломат шийдэл хүрэх сүүлчийн боломж гэж шинжээчид үзэж байгаа юм. Америк нэгдсэн улс Ираныг хэлэлцээр шахах зорилгоор ойролт орондод байлдааны хөлөг онгоцуудаа төвлөрүүлсэн хിവэр байгаа юм. Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаа гэдгийг илэрхийлсэн бол Ираны зүгээс ураны баяжуулалтаа үргэлжлүүлэх байр суурьтай байна. Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Венесуэла улсын ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан цэргийн ажиллагааг хамгааллаа. Тэрээр Карибын хамтын нийгэмийн 15 гишүүн орны удирдагчтай уулзах үедээ Венесуэла болон бүс нутгийн хувьд энэ алхам эерэг нөлөө үзүүлсэн гэж хэлсэн байна. Карибын зарим улсууд Мадурог баривчилсан ажиллагааны хууль ёсны байдлыг шүүмжилж байгаа боловч Марко Рубио энэхүү эдгээр болгоомжлолыг үл тоомсорлож байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Хонконгийн ардчлалыг дэмжигч хэвлэл мэдээллийн магнат Жими Лай 2022 онд оногдуулсан Луврын хэрэгэрх ялын эсрэг давж заалж ялалт байгууллаа. Гэсэн ч өдгөө 78 настай тэрээр суллагдахгүй. Учир нь тэрээр энэ сарын эхээр үндэсний аюулгүй байдлын хуулиар гадаадын хүчнүүдтэй хувилсан гэх үндэслэлээр 20 жилийн хоригдол авсан байдаг. Их Британий иргэн Лайн Бээжингийн бодлогыг тууштай шүүмжилдэг. Хонконгийн ардчлалын хөдөлгөөний хамгийн нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг ба 2020 оноос хойш хоригдож байгаа юм. Дахинд өрнөж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа. Сайхан амраарай.